За hi guys, Иба байна. Өнөөдрийн бичлэгээр би лингийг заах болно. Энэ баг миний 3K-гийн спешиал баг болж байгаа гэсэн үг. Би яг хав нэлийн их хийхтэйсэн. Гэхдээ спешиал нэлээ өөрөө ижлээ заяа. Ер нь бичлэгийг үзэл та нарын хорны орчин ер нь бол нэлээд сайжрах шүү. За. Тийм болохоор ер нь бол энэ бичлэгийг дуустал ер нь бол надад цуг байгаарай. За тэгээд ер нь бол бичлэгээ эхлэхгүйх үү. Та нар ингэж бас хэцүү хэрөөр орж байгаа шүү те. За тэгээд good luck. За ингээд нэгдүгээр тасгал. Нэгдүгээр тасгал нь ер нь бол би нэгдүгээр скиллийн хурдыг сайжруулах зорилгоор ер нь бол өөр зохиосон гэх юм уу. Гэтэ энийг ер нь бол 2 минут ер нь бол ингээд барьж явах ер нь бол уруудахгүй. Тэгээд ер нь бол яг пэнигийн яг 2 дугаар скил шиг адилхан ингээд скил хийсний дараа нэгдүгээр скил ер нь бол ингэж хүлээж ингэж дахин чиглүүлж хийх хэрэгтэй байгаа. За ингээд 2 дугаар дасгал эхэлж байна. Энэ дасгал нь 2 дугаар скиллээ чиглүүлж ер нь бол ингэж 2 дугаар скилээ ер нь бол өөрхөн нүдэн дасгах дасгал. Ер нь бол маш дундуур ашиглахад хэрэг болох дасгал гэсэн үг. Үүнийг ер нь бол хүмүүс маш удаан хийдэг. Гэхдээ ер нь бол маш олон удаа давтаж байж ер нь бол дасдаг хэрэг болохоор бас ер нь бол цаг хугацааг шаардна. Фэнийг бодвол ер нь бол цаг хугацааг шаарддаг. Тэгэхээр ер нь бол тий ер нь бол сэтгэлийн тэнхэд байж хурдан болоход хичээх хэрэгтэй гэсэн үг энийг. За дасгал 3 руу орцгоё. Энэ харин саний зүйлүүдийг хийсний дараа ер нь хийх ер нь дасгал. Ер нь бол нөгөө moving bot гаргадаг шүү дээ. Тэрийг гаргачаад ботон дээр юм авч өгчөөд тэгээд энийг хийж ер нь бол хийж болно. За хамгийн сүүлд би Red Blue рүүгээ хамгийн зөв яаж явах аргыг ер нь бол заахыг шийдсэн. Ер нь бол ингэж хамгийн товч аргыг ер нь бол би зааж байгаа гэсэн үг. Хамгийн сүүлд харин Зэйл гэсэн хүн ер нь бол лингийг айгууг тайлбарсан байлээ. Тэгээд энэ хүнийг ер нь бол үзэж болно шүү. За. Хүсвэл яг би дараа нэх гоё тайлбарлаад өгч болно, орчуулад өгч болно. За тэгээд үзсэн баярлалаа. Пока.